За машин авлаа гэхдээ 10 шалруу үзүүлэлт авна. Та дандаа он залуу машин авах хэвээр. Евро 4 ч юм евро 5 машин авах хэвээр гэдэг юм гаргаад ирсэн байгаа байхгүй юу? 5 хэсэг гарт. Энэ үрд нь хүрэх үү? Өмнөх 4 5 удаагийн хэсэг гарт үрд нь хүрээгүй шүү дээ, тийм ээ? Тэгэхээр би юу гэж харж байгаа гэхээр сүүлийн одоо 20 30 жил төрөө ирэх байж байгаа засгийн газар маань өөрөө төгжрлийг бууруулах талаар ямар үнсэд харж байгаа гэхээр төгжрлийг энэ замын хөлөнд орсож байгаа иргэдэл үсгэж байгаа гэдэг хандлагаар дандаа иргэдийн эрхийг хязгаарлсан, бомлсон шийдвэр гаргаад байна. Уг нь, тийм ээ? Уг нь энэ замыг чи 2 давхар зам болгоод энэ туулгоол, төмөр зам, дээгүр доогуур гарс гүрүүдийг давхар бариад явсан бид нар өнөөдөр юм байд үүсэхгүй байсан байхгүй юу? Төр өөрөөсөө шалтгааллах, тийм ээ? Төгжрлийг бууруулах талаар хангалттай арга хэмжээ аваагүй мөртлөө энэ төгрөг шалтгааныг дандаа иргэд рүү ингэж бухаад иргэдийн эрхийг ингэж бомлж байгаад бид нар гомдолтой байна. Үнэн дээ бол энэ нөгөө тэгш бус байдлыг үсгэж байна. Тийм ээ? Би одоо пүрэс 20 машинтай тийм үү? Одоо би тийм машин сайжруулад пүрэс 30 машин авъя гэхээр гайлтай машин авах боломжгүй болчих. Яасан бэ гэхээр 730 мянган тонн хэтэрсэн. Одоо 785 мянга болсон гинэ. 730 мянгаас 85-аас хасагдаад 730 мянгаст доош буусан тохиолдолд бид нар очор дараад оруулж агаад дугаар олгон гинэ. Тэгэхээр очор дараа яаж олох вэ гэсэн чинь 2024 онд өвлөрсөн машинтай хүн ирэх юм бол би 2015 онд машин авах гэж явах юм бол тэр гэмний урд орох хэрэгтэй гинэ. Үнэтэй машин авах нь урд орох хэрэгтэй гинэ. Дээрээс нь хувьдаа зогсоолтой хүн тийм үү? Өмч хөрөнгөтэй хүн бол миний урд орох хэрэгтэй гинэ. Энэ маань өөрөө нөгөө иргэд маань өөрөө үнд сургуульд бас тэгш байх тийм үү? Эрхийг өрсөж байгаа асуудал. Ийм учраас бид нар энэ улсын уурлаас өнгөрсөн жил гаргасан тэр хуулийг нийслэлийн иргэн төрийн сургуулиас тогтоол дээрээс нь нийслэлийн засаг даргын захирамжийг бид нар хүний эрхийг зөрчсөн учраас иргэдийн эрхийг хязгаарсан учраас үндсэн хуулийн шийдэд гомдол гаргаж байгаа.